За сайн байна. Холынгийн мэрэгэн дээр тань цогт талтаа нарлаа. За өнөөдөр 7 хоногийн мэрийг хийж бодож байна. 3 сарын 24-ноос 30-ны хооронд ямар худал хоног болох вэ гэсэн. Ийм мэрэг тэгээд урьдтай адил 3 сонголтоо 1 2 3 та сайн харж байгаа сэтгэлчийн татгатаа карта сонгороо. За ингээд одоо миний тарот мэргийг байнга үзэж одоо сэтгэлээрээ тийм дэмжиж байдаг. Тийм та бүхэнд ингээд чин сэтгэлийн талархал илэрхийлээ ингээд. Тийм та бүхэн миний сувгийг тэ үзэж хуваалцаж одоо сэтгэл үлдээж эмоц дарж тэ. Тийм зарим нь бүр ингээд хандив өргөж аваад бол надад бол маш их урам зориг өгдөг шүү. Тэгээд одоо та бүхний энэ сайхан тийм дэмжлэгээр би илүү одоо сонирхолтой үн цэнтэй агуулгатай тийм тарот мэрийг хийх одоо хүсэл эрмэлзэл тийм бас дүүрэн байна. Тэгээд одоо тэгээд өөр ингээд миний бичлэгүүдийг үзээд таалагдсан бол тийм бусад хүмүүст тийм түгээж тэгээ одоо сонирхож болох хүмүүст ингээд хуваалцвал би маш их баярлнаа. Тийм шеэрлэрэй гэж хүсье. Мөн миний одоо сувгийг одоо бүртгэж аваагүй хүмүүс сайхан бол subscribe дараараа. Миний сувгийг одоо тийм дагаж тийм бүртгүүлснээр дараагийн одоо бичлэгүүд цаг алдалгүй хүлээн авах тийм боломжтой болдог шүү. Тэгээд тийм ер нь бол би бас нөгөө юу одоо та бүхэн надад хэрэг хандив өгөхсөлтэй хүмүүс байгаа бол хандив болгож миний энэ таро одоо картыг надаас хотлож авч болно. Тийм дотроо ингээд хөр хөхтэй би бас уртлынхаа 2 бичлэгээр хэлсэн байгаа. Танилцуулсан байгаа. Тийм энэ төлхөр хөхтэй одоо даашаа арзгаралтай энэ дотлын авдаж шарах юм бол анх сурж байгаа хүмүүст айгу зүгээр хийж магадгүй. Тэгээд бол энэ таро картыг мань одоо 10 дугаар хороолын ийм артаас очиж болно. Ийм артын тэнд ойрхон байгаа. За. Энэ карта. Энэ бол шинэ. Энэ бол миний хэрэглээ. За. Тэнд хэн бол одоо бодлож авч байгаа гэхээс илүү намайг тэнд дэмжиж надад хандив өгж байгаа гэж би ойлгох болно. За ингээд одоо муу одоо надад одоо санал хүсэлтэй тийм асуулт тодруулах зүйлээ бол миний Facebook, Instagram-ийн хуудасаар бол тийм дамжуулж надтай тийм чөлөөтэй холбогдож болно шүү. Тийм та бүхний тэ сэтгэл саналыг бол үргэлж тийм баяртайгаар хүлээж авах болно. За ингээд бичлэгээ эхлэе. За ингээд нэгдүгээр карт сонгосон нэмэр эхлэе. За сонголтын карта энэ тавьчих. 7 нэмэр хийж байгаа 3 сарын 24-өөс 3 сарын 30-ны хүртэл ямар худал хоног болох вэ? За ингээ бүх картуудаа зэрэг нэгдэзээ. За нэгдүгээр картыг татсан маань одоо энэ 7 хоногт ямар асуудал юу чухал болох вэ гэх юм бол энэ зурнаас ингээ харах юм бол ер нь бол ингээ тэгээ шинэ боломжуудыг ирж хайж байгаа юм шиг тийм хөвгдөд байгаа байхгүй нэг юм ирж хайгаалтай гэж юм шиг. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт одоо танд ямар асуудал айгүй чухал болох вэ гэх юм бол яг одоогийн нөхцөл байдлаа сайжруулахын тулд одоо шаардлагатай тэ өөрчлөлтүүдийг хийх мөн шинэ боломжуудыг эрэлхийлэх нь нэлээд чухал тэ асуудал болж магадгүй байна. Ингээ шинэ боломжууд хайгаа авч байгаа хөвгдөд байхгүй шинэ юм хайгаад тэ. За ийм карт гарсан байна. Таны одоо энэ 7 хоногийн чухал асуудал гэвэл за тэгээд энэ 7 хоногийн одоо уур амьсгал ямар хөө уур амьсгалтай 7 хоног болох магадлал өндөр вэ гэх юм бол тэгээ ер нь бол цамхаг гарсан байна. Тэгэхээр жоохон өөрийгөө тусгаарлах гэдэг ч юм уу эсвэл жоохон ганцаараа байх гэдэг ч юм уу эсвэл жоохон нэг тийм ганцаардалт юу тусгаарлах ингээд ганцаараа л ингээл одоо нэг энэ далаангүнд аягүй өнөхтэй нэг юм цамхаг байгаа байхгүй бүр яатсан тий. Яг тэрэн шиг одоо өөрийгөө тусгаарлах гэдэг эсвэл ямар нэгэн тий вакуум орчинд байх гэдэг ч юм уу эсвэл ганцаараа
байх гэдэг ч юм уу. За нэг ямар ч байсан иймэрхүү нэг уур амьсгал байна. Мөн одоо энэ 7 хоногт хичнээн ийм уур амьсгал байгаа ч гэсэн энэ Азийн карт гарсан байна. Одоо энэ 7 хоногт танд жижиг аз жаргалууд тий хүн ингэж жижиг юмнаас айгу аз жаргал олж чаддаг хүн бол айгу гоё юу хүн байд юм байна л да. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт нэг бүр сүртэй амар гоё ингээ баярлуустай үйл явдал яг уу тийм болж магадгүй. Гэхдээ ингээ жижиг аз жаргалууд гэдэг байхгүй. Тэгээ эсвэл жижиг одоо азууд. За ямар ч гэсэн иймэрхүү карт байна. За иймэрхүү уур амьсгал энэ 7 хоногт. За тэгчээд одоо нэгтгэхээс бүтэнсэ өдөр хүртэл одоо нэг картаар одоо тэр өдрийн уур амьсгалыг талхиж чадчихээн. За нэгд өдөр болохоор зэрэг жоохон тогтворгүй өдөр гэж магадгүй. Нэгд өдөр тогтворгүй, нэг тийм барьцгүй. Яг ингээд тийм нөхцөл байдлын ойлгомжгүй ч юм уу. За яахан блэ, юу хэлээ, яд юм блэ гэдэг ч юм уу. Нэг жоохон тийм нэг барьцгүй, тогтворгүй, ойлгомжгүй тийм нөхцөл байдалтай. Нэг тиймэрхүү өдөр байж магадгүй. За энэ дээр тий анхаарал гайг бах. За тэгээд 2 дахь өдөр болохоор зэрэг тэг яг бүтээлч өдрийн хувьд бол бүтээлч ажил үйлсээ хийгээд тийм боловч тийм хийгээд ахт цаана бас юм үлдээл өшөө хийгээл ах юм те. Өшөө цаана хийх юм ингээ байсаар ах гэдэг ч юм уу. Чиний ажил төрөл дуусахгүй ч юм уу хийгээд ах дахиад үлдээлээд гэдэг ч юм уу. Нэг жоохон тиймэрхүү зүйл тийм мэдэрсэн одоо өдөр болж магадгүй гэж тайлээ. За 2 дахь өдөр. За 3 дахь өдөр болохоор зэрэг тийм ер нь бол 3 дахь өдөр ямар нэгэн зүйл дээр итгэл найдвар төрөх, ямар нэгэн итгэл найдвар үүсэх тийм өдөр байна. Болчих юм шүү, ингэч юм шүү. Миний одоо хүсэжсэн, мөрөдчихсэн зүйл те. Одоо хэлбэрээ олчих юм шүү гэдэг ч юм уу те. Ямар нэгэн итгэл найдвар одоо үүсэх, төрөх тийм өдөр байна. За 3 дахь өдөр болохоор зэрэг 4 дахь өдөр болохоор зэрэг тэг ингээд саарах юм бол энэ хүн хүүхдээ нэг энэ хүний царыг амар гайхаад харж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ер нь бол 4 дахь өдөр нэг л мэддэг, нэг л таньдаг, нэг л татан мэдрэмж ингээд одоо таны ингээд цээжинд төрөхтэй, сэтгэл төрөх тийм өдөр болж магадгүй. Нэг хүнийг хараад энэ чи юу харсан бэ? Юу илээ гэдэг ч юм. Эсвэл заавал хүн гэлтгүй ямар нэгэн зүйлийг хараад энэ чи ямар нэг мэддэг зүйл нэг л танилан байх чи юу илээ гэдэг ч юм. Нэг тийм дотн ч юм уу, таньдаг ч юм уу тийм мэдрэмж одоо таны сэтгэлд төрөх тиймэрхүү уур амьсгалтууд байж магадгүй байна. За ингээд одоо 5 дахь өдөр болохоор зэрэг тийм ер нь бол 5 дахь өдөр одоо найз нарт гаж юм ингээ хүмүүстэй хөгжилдөө ярилцах хөгжилдөө харилцан яриа хөгжилдөх займарсан гоё уур амьсгалтай өдөр байна. За тэгчээд за хагас өдөр жоохон өөрийгөө тусгаарлах гэдэг магадгүй. Хагас өдөр ганцаараа эсвэл нэг газар ганцаараа үлдэх гэдэг ч юм уу. Эсвэл тусгаарлагдах, эсвэл ганцаараа баймаар байх, эсвэл ганцаардах. Нэг тийм ганцаараа би энэ дэжтэй гэж юм шиг те. Нэг тийм ганцаараа юм өдрийн. За энэ дээр анхааралтай гайг байх гэж бодож байна. За тэгээд бүтэнсэ өдөр ингээд харахад ойлгомжтой тийм. Ер нь бол маш таажгүй одоо гэр бүлэрээ ам бүлэрээ одоо ямар нэгэн бүлэрээ гэдэг байхгүй. Одоо хамт олноор ч юм магадгүй тийм магадгүй. Ямар нэгэн бүлэг тийм гэр бүл ч юм уу хамт олон ч юм уу ямар нэгэн бүлэрээ ингээд хамт байгаа. Айгу элбэг хангалуун хоолунд идэх гэдэг ч юм уу. Ямар ч сан элбэг хангалуун өнгөрөөх юм уур амьсгалтай өдөр байна. За тийм бүтэнсэ өдөр аргагүй тийм. Бүх амардаг болохоор ийм карт гарч ирж магадгүй. За энэ 7 хоногт танд одоо арсан тасны гэрийн одоо энэ болохоор сахиусны гэрийн мессеж аа. Тэгэхээр тийм сахиусны гэрийн энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж гэх юм бол тий ер нь ингээд ирж хаагаараа гэж юм ингээд лааш ирж хайжаас тэ. Тэгэхээр зэрэг энэ картаар юу энэ 7 хоногт танд зөвлөгөө гэх юм бол таныг одоо өөрийгөө хайрлах, өөртөө илдэг хандахыг бол төөрэлж байна. Тэг ер нь бол өөрийгөө яг ингээд зөвөр харилсан, өөртөө айгу илдэг хандсан хүн одоо тийм бусдыг хайрлах, тэг яаж хайрлах, бусдад яг нөгөө яг өөршигөө хүнийг
Ер нь хүн бол яг хүнийг өөршигөө яг сандаг. За одоо зүгээр жишээ авах юм бол айгүй хартай хүн байлаа гэхэд тэр хүн өөрөө цаанаа бас тий тардуулах юм хийдэг учраас хүнийг бас өөршиг ятлан бодож байгаа гэсэн үг байхгүй. Энэ зүгээр жишээ шүү. Тэгэхээр зэрэг хүнийг өөрийгөө ойлгодог, тэ өөртөө илдэг ханддаг бол хүн л одоо хүнийг яг өөрсгөө сандаг болохоор хүнд бас энэ хүн ингэж байгаа, энэ хүн тэгцүү байгаа гэдэг ч юм уу, тэ хүнийг ойлгож илүү илдэг хандах магадлал тэг өндрөө. Тэгэхээр зэрэг энэ картаар болохоор зэрэг та энэ 7 хоногт өөртөө айгүй илдэг хандаараа мөн тэгэх юм бол та тийм бусдад айгүй сэтгэл гаргаж тэ тийм тэрнээс болж ойр тойронд чинь аз жаргалтай амьдрах үндэс чинь тэ ингээд бүрэлддэг шүү гэсэн юм карт. Тий. За тэгчээд таны сонголтын картаас мессеж авч байна. Энэ хоёр аюу адилхан. Энэ хүн бас ингээд өөрийгөө яг байгаагаар нь хүлээж авч байгаа юм картахгүй. Өөрийгөө одоо хайрлагдаж бас нэг ясны өөрийгөө яг байгаагаар нь хүлээж авдаг ийм одоо зүйлэг бас. Тэг өөрийгөө дандаа ингээл юу яадаг хүмүүс байдаг шүү дээ. Би ч тархан байна, эсвэл би ч турхан байна гэж миний юу болохгүй байна гэдэг ч юм. Ингээд өөрийгөө айгүйх тийм гоочлох хүмүүс бол өөрийгөө хайрлахгүй байна гэсэн. Яг өөрийгөө ер нь байгаагаар нь хүлээж авах нь тэг айгүй чухал шүү. Амуу өөр энэ картаар юу хэлж байгаа гэхээр зэрэг тийм та өөрийнхөө айдас эргэлзээг ингээд даван туулаад ингээд бусдад тийм туслах тий одоо дэлхийн ертөнцийг сайжруулах тийм тий өөр зүйл рүү тий бусад ертөнцийг юу хоослоор дэлхийн ертөнцийг сайжруулах одоо чиглэсэн үйлдэлүүдийг хийвэл ямар вэ гэсэн. Ер нь энэ хоёр картыг харах юм бол бараг нэг юм л хэлж байгаа гэж бодож байна. Тийм ер нь бол та өөрийн айдас эргэлзээг тий даван туулаад бусдад туслах дэлхийн ертөнцийг сайжруулахад чиглэсэн тийм үйлдэлүүд хийхийг айгу санал болгож байна. Тэг ер нь аль юу яд юм бэ л дээ. Энэ картыг хараад бодогдчихоо зүйл болохоос ер нь санаа зовнол төгшөөр ингээд хүнд тийм мэдэгдэх юм бол өөртөө тий яана гэдэг ч юм. Тэгэх юм бол нэг хэсэг жоохон өөрийгөө төр яагаад бусдад туслах, бусдад анхаарлаа төвлөрүүлээд одоо тэр стресс, депресснээс хүн гарч чаддаг юм байна л да. Зөвхөн би яач вэ? Би яах ёстой лээ? Би юу илээ гэдгээр улам л төрөлөд юм байна л да. Жоохон нэг хэсэг жоохон танд санаа зовлон өөртөө тий төвшөр мэддэгтэй тах юм бол нэг хэсэг өөрийгөө одоо юу яагаад одоо бусдад зайз би энэ ойр тойрны хүмүүстэй ямар сайн зүйл хийж чадах вүлээ тийм гэдэг ч юм одоо миний тусламж хэрэгтэй хүн байна уу гэдэг ч юм уу тий бусдад жоохон ингээд яагаад хэлэх юм бол ингээд өвшөө өөрийгөө илүү ойлгодог стресс депресс нэлийн багастай юм байна л да. Энийг бас нэлийн хэлж байгаа юм шиг санагдаж байна. Яг тэгвэл энэ ингээд өөрийгөө ингээ байгаа нь хүлээж өөрийгөө хайрлалтан дараа юм хайгаа явж байгаа. Одоо миний одоо хэрэг болох газар хүмүүс байна уу гэж хайгаа явж байгаа юм. Зөвхөн тэнгэраа. За ийм утгаар одоо танд энэ 7 хоногт хэрэгтэй мессеж гэвэл юм байлаа. За ингээд одоо бүх карта тайлбарлалт дуслаа. Үнэхээр таарад таалагдсан бол лайк гаргаа битээ мартаарай. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол одоо энэ аюу хөөрхөн жижиг аз одоо амуу тийм бяцхан газар болоод гэдэг юм гоё картлахаар зэрэг юм одоо ногоон клоба нөгөө юм дөрөв навцтай юм хөргий байдаг штэ ургамал тийм тэрийг бол азийн ургамал гэдэг навч гэх юм уу те тийм навчийг дараараа скол олдохгүй хүмүүс зүгээр л ногоон навч дарсан ч болно тийм нэг дарах юм бол одоо нэгдүгээр картыг сонгосон бөгөөд одоо дараагийн 7 хоногийн сайнэр бэлэгдэж байна мөн та намайг дэмжиж байна гэсэн үг шүү. Тэгээ би бол маш их баярлах болно. Тэгээд гэтээ заавал дарах хэрэгтэй гэсэн үг биш ээ. Тийм дарахсалтай хүмүүс тийм дараараа. За ингээд өндөрлөе. Одоо энэ үртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл. Баяртай. За ингээд хоёр дахь картыг сонгосон юм эхлэе. 2 дугаар карт. За ингээд сонголтын картыг тавьчих. 3 сарын 24-нээс 30-ны хооронд ямар 7 хоног болох вэ гэсэн уламжлалт 7 хоног юм яаж байгаа. За ингээд бүх картадаа зэрэг
нэгдэжээ. Дон. За ямар хөө картад гарсан байна. За хамгийн ихний нэгдүгээр картаар болохоор зэрэг одоо энэ 7 хоногт танд ямар асуудал чухал болох вэ? Та юун дээр тий одоо анхаарал зөвөрэй гэсэн ийм асуултан дээр татсмаа. Тэг ингээд нэг дэше хөөрж оног яваац тий. Тэг нөө зүүн сан гэдэг карт институшн тий. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт юу чухал болох вэ гэх юм бол ер нь бол таны зүүн бэлэг одоо энэ 7 хоногт таны зүүн бэлэг маш хүчтэй байж магадгүй юм байна. Тэгээд та өөрийн дотоод одоо мэдрэмжинд итгэх нь аягүй чухал болох бах. Тийм. Энэ зүүн сангийн карта. Тэгэхээр таны зүүн сандаа энэ 7 хоногт нэлээд их хүчтэй байж магадгүй. Тийм зүүн санд итгэх нь чухал болох ах шүү. Амуу одоо гадны хүмүүсийн зөвлөгөө гэхээсээ илүүтэйгээр та өөрийн дотоод дуу хоолойг сонсож ямар нэгэн шийдвэр одоо гаргахтай айдас тэргэлзээгээр биш те өөрийнхөө дотоод зүүн совиндоо тийм найдвал айгу зүгээр ах гэж бодож байна. Тэгээ ер нь бол ингээ энэ хүүхнийг харахад нэг зүүд зэрэглэлийн танд байгаа юм шиг дөрвөн хэмжээс ертөнцид гарсан юм шиг ийм карт байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг та энэ 7 хоногт зүүд болон дотоод мэдрэмжээ их анхааралтай ажиглуул аягүй зүгээр хаа. Тиймэрхүү зүйл их чухал болно гэсэн иймэрхүү утгаар гарч байгаа шиг байна. За тэгээд энэ 7 хоногийн одоо өөр амьсгалыг энэ хоёр картаар гаргасан байгаа. Тэгэхээр ер нь жоохон завгүй гэж хэлэх үү. Одоо энэ 7 хоногийн ерөнхий өөр амьсгалыг ямар хандлагатай байна гэхээр зэрэг тэг айгүйх ингээд янз бүрийн юмд одоо өөрийнхөө одоо нервийг зарцуулах. Одоо нерв гэдэг чинь өөрийнхөө мэдрэлийг януучлаа. Өөрийнхөө янз бүрийн зүйлд өөрийнхөө одоо тийм мэдрэлийг зарцуулах. За энэ чим хиймээр, тэр чимээр, ингэмээр, тэгмээр гэл одоо ингээд бүр айгүй тийм завгүй ах чим шиг өөрийнхөө одоо янз бүрийн зүйл одоо мэдрэл нервээ зарцуулах. Тийм олон хийх юм байх гэдэг ч юм уу тийм. Москвал зэрэг арслал амжуулах гэдэг жоохон нервдэх. Тийм тэрнээсээ болоод одоо юу гэж хэлмээр юм дээ. Хоол ундан дээр бас тэ энэ хоол ундны гарсан. Хоол ундан дээр бас та нэлээд калориктэй хоол тэ идчих гээд магадгүй юм байна. Замарч юм өөр амьсгал байна. Тэгчээд энэ картыг харах юм бол тий ямар нэгэн юм тэ дуусна. Хувирч өөрчлөгдөх гэсэн байна. Ямар ч энэ 7 хоногт ямар нэгэн одоо юмны ямар нэг юм дуусаад нэг өөрчлөлтийн эхлэл болно. Тэг магадгүй одоо хааш энэ нэгтсэн маа. Тэгэхээр одоо юу гэдэг тэр улирлын юу гэж хэлжээж магадгүй улирлын өөрчлөлт илт одоо таны амьдралд одоо нөлөөлнө гэдэг ч юм уу. Эсвэл ямар нэгэн 7 хоногт өөрчлөлтийг мэдрэх ямар нэгэн одоо юм дуусаад шин эхлэлдээ бэлдэх гэдэг ч юм уу. Тийм. Ер нь юмс ол тэ одоо ямар нэг юм дуусвал заавал зайшгүй нэг юм эхэлдэг. Тэрийг бас хэлжээж магадгүй. Улирлын бас юу одоо солигдолтыг энэ 7 хоногт нэлээд мэдрэх тэр зүйлийг хэлжээж магадгүй. Эсвэл боддоор ямар нэгэн одоо юм дуусаад шинэ юм эхлэх одоо тиймэрхүү өөр амьсгал мэдэрч магадгүй гэсэн иймэрхүү зүйлээр гарч байгаа шүү. Тэгээд энэ 7 хоногт ямар нэгэн зүйл хаагдаж байгаа бол одоо дараагийн шин зүйлүүд одоо нэгдхийг тэмдэглэгдэж байгаа. Тийм. Ер нь бол энэ 7 хоногт өөрчлөлт тийм хаалт тий дууссан хаацсан тий тэр нь бол шинэ эхлэлийн суурь гэж харуул айгу зүгээр ч юм шиг. Ямар ч гэсэн нэлээ олон зүйл хэлчих шүү болоо. Замарч нэг юмрхүү. Гэхдээ олон зүйл хэлчихлээч гэсээ баг ганцхан утгатай байхгүй. Ямар нэгэн юм өөрчлөлт хувирлтыг одоо тийм өөр амьсгал байна. Ямар нэг юм хаагдана, ямар нэг юм одоо хаагдсанаар шинэ эхлийн суурь бол тавигдах хаа гэж ийм утгаар гарч ийн гэж бодож байна. За. Тэгэхдээ бас улирлын өөрчлөлт
уйлалын хувирал нэлээд мэдэрч магадгүй ч гэж гарч иж магадгүй. За ингээд 7 хоногоо одоо нэгдгээс бүтэнсээ өдөр хүртэл нэг хоногоор харсан. Тийм карт татсан байна. За нэгд өдөр болохоор зэрэг тийм ингүүл тэгвэл ингэнэ гэдэг ч юм. Тийм айгүй тийм одоо сэрэмж болгоомжтой айгүй хашир байсан карт ингээд доош харна гэдэг чинь ер нь ингээд ийм юм болвол тийм бол ингээд айгүй хашир хандчихсан чинь одоо бэлтжижсэн зүйлээ ингэж гаргаж чадлаггүй өнгөрөх тиймэрхүү уур амьсгалтууд болж магадгүй. За нэг өөр хэлмэл одоо ийм юм болол ингэн тийм юм болол тэгнгээ бэлтжижсэн зүйлээ та гаргаж чадлаггүй тэр өдөр дуусах гэдэг ч юм та өнгөрөх гэдэг ч юм. За нэг иймэрхүү уур амьсгалтууд байна. За энэ дэр боломжтой байх. Жижиг карт болохоор яг хуу жижиг шажиг зүйлийг хэлж авах гэж бодож байна. За хоёр өдөр болохоор зэрэг нэлээд нарлаг өдөр ч юм шиг бүр хэтэрхий одоо наранд халууцах халуун өдөр гэдэг ч юм уу ийм хуур амьсгалт өдөр болж магадгүй. Эсвэл яг хуу тунд ажгүй өдөр ч гэсэн та нэг л ирч хүчгүй байх гэдэг ч юм уу. Тиймэрхүү утгаарс гарч иж магадгүй. Эсвэл хит халсан өдөр болж магадгүй шүү гэж гарч иж магадгүй. Эсвэл яг тунд ажгүй боловч яагаад ч юм ирч хүчж байгаа сулрах гэсэн. За энэ хоёр одоо варианттай хэллээ. За 3 дахь өдөр болохоор зэрэг ер нь бол аж амьдралд шинэ уур амьсгал орж ирсэн. Иймэрхүү уур амьсгалт өдөр болж магадгүй. Ямар нэгэн хувирлд өөрчлөлт, ямар нэг юм ингээд амьдралд чинь хувираад өөрчлөлт, өөрнийхөө шинжилгээтэй ч юм уу тийм. За нэг иймэрхүү уур амьсгалтай өдөр. 4 дахь өдөр болохоор зэрэг ер нь таны ямар нэгэн сэтгэл зовоож исэн зүйл ч юм уу ямар нэгэн стресс байсан бол тийм тэр зүйл нэлээд багасна гинэ. Стресс багасах, хэцүү байсан зүйл гайгүй болох. Тийм магадгүй би хааж байгаа тар байсан хүмүүс гайгүй болох гэдэг ч юм. Эсвэл ямар нэгэн тийм стресс байсан асуудал нэлээд тий одоо хөнгөн болох тий. За 5 дахь өдөр болохоор зэрэг тий ер нь бол 5 дахь өдөр дажгүй гэж хэлэх үү та өөрийн гэсэн одоо хумсар тийм сахилга баттай айгу тийм өдөр санагдаж байна. Та юмдаа хяналттай сахилга баттай энэ за өнөөдөр яг ингэн тэгнэ гэлтэй. Эсвэл хүмүүсийг айгу сахилга баттайгаар захирах ч юм уу тий. Эсвэл тийм хүний нөлөө айгуух байх өдөр. Тийм нэлээ одоо шудраг шулуун хэлцдэг одоо ингэдэг гэдэг яачдаг. Тийм сахилга баттай нэг тийм жоохон күүлтэй тийм хатууч юм шиг тийм хүний нөлөө их хийж магадгүй. Эсвэл та өөрөө айгуу тийм юмдаа хяналттай сахилга баттай байхаа гэж бодож байна. За тэгээд за хагас өдөр болохоор зэрэг тийм жоохон юмд яарч магадгүй. Олон юм одоо мэдээлэлүүд тийм төө яаж хийх мэдгүй төөрөх гэдэг ч юм уу юмд яарах тийм олон мэдээлэл дундтай шийдэх гээд төөрөлт өгдөг. За ямар ч байсан тийм нэг завгүй ч юм шиг тийм өдөр байна. За тэгчээд бүтэнсээ өдөр болохоор зэрэг тийм ер нь бол энэгийн юм гинэ нэ хөдөлгөөн бол байхгүй бүтэнсээ өдөр өвчлөхөө гэхлээр зэрэг нэгэн хэвийн байх байдгаараа гэдэг ч юм эсвэл нэг тийм хөдөлгөөн баг тий. За яг бүтэнсээ өдөр юм чи мэдээж гэртээ ихэнх хүмүүс нь хамарч байгаа гэж бодож байна. За ингээд бүх өдрүүдэд хэлээд одоо энэ 7 хоногт танд хэрэгтэй сахиус нэгний мессеж. Тийм өнгөрсөн амьдралын нэг юунууд за нэг юу гэж хэлэх вэ гэхэлэр чинь тэр нь бол та түрүүн бас нэг тийм мессеж гаргацсан дээ энэ дээр зүүдэнтэй гэдэг. Тэгэхээр таны одоо юу гэдэг зүүдэн дотор ч юм уу эсвэл бодол дотор ч юм уу бодол мөрөөдөл зүүдэндээ нэлийн энэ 7 хоногт анхаарал зүгээр шүү гэсэн энэ мессеж аваад байхгүй. Тэгэхээр зэрэг та одоо магадгүй та заримдаа өнгөрсөн амьдралын дурсамж ч юм уу өнгөрсөн амьдрал болж исэн явдлууд ч юм уу өнгөрсөн амьдралын одоо дурсамж тийм зүүдээр юм эсвэл зүүн бүлгээр ингэж дамжиж орж ирдэг байж магадгүй. Тэг ер нь бол
танд сүүлийн үед давтагдаж буй зүүдүүд эсвэл хүчтэй сэтгэл хөдлүүдийг те яг энэ юутай миний урд одоо өнгөрсөн те амьдралын юутай холбоотой юм болоо гэд нэг сайн те анзаараад бодоод үзээрэй гинэ. Тийм fast life гэдэг яг урд нас биш л дээ, урд нас бол биш гэж бодож байна би. Зүгээр нөгөө одоо юу гэдэг та одоо жишээ нь 30 он байлаа гэх нэг хартад болж зүйл хөдөлж юмс гол 40 он байлаа гэх тий 30 муучтай ч юм уу ямар нэгэн тий бүр олон жилийн өмнөх үйл явдал чинь таны зүйдээ дамжиж орж ирэх гэдэг ч юм. Тиймэрхүү зүйдүүд аюух ингээд зүйд тавтагдсан зүйдлүүдээ л та нэлээ энэ юутай холбоотой яж болох уу? Цаа санаа нь юу юм болоо гэдгийг сайн анзаараад тийм бодороо гэсэн байна. За ийм карт. За тэгээд таны одоо энэ 7 хоногт хэрэгтэй мессеж нь энэ байлаа. Тэгээд таны сонголтын картнаас танд энэ 7 хоногт хэрэгтэй одоо мессеж яаж чинь гоё карт энэ тий. Яг өөрийнхөө юмыг өөрөө зурж байгаа юм бихтэй. Тий хажууд нь хүмүүс ингэ санах ямар сонин зурд юм бэ гэж амжигтэй нөөрн. Тийм ийм гоё карт болсон байна. Тэгэхээр зэрэг энэ картаар танд энэ 7 хоногт хэрэгтэй мессеж гэх юм бол ер нь бол та өөрийнхөө тий та өөрийн үн цэнийг мэдрээрэй. Тийм. Одоо бусад хүмүүсийн хүсэн хүлээсэн одоо стандартад тийм нийц гэж өөрийгөө одоо хязгаарлах тийм бусад хүмүүсийн хүсэн хүлээсэн тэр одоо зүйлд ингээд нийцгээл тэгж өөрийгөө битээ зааваараа гэсэн мэн. Та өөрийнхөөрөө байхдаа л хамгийн тийм хүчтэй, хамгийн одоо сайхан байдаг. Тийм учраас та өөрийн амьдралаа өөрийн дүрмээр удирдах хүснээрээ тийм амьдрах хүснээрээ зохиох цаг ирсэн. За ийм хэрэгтэй мессежийг танд өгч байгаа юм байна. Тийм. Ер нь тэр цаг нь ирсэн байна л да. Одоо ингээл бусад хүмүүс намайг юу кол гэлсгүй бол надаас хүмүүс тийм хүсч юм чи ингэчий гэл одоо тэгдэг ч юм уу тийм. Бусад хүмүүсийн стандарт нийцэх гэж өөргөө битээ хязгаарлаараа мó тийм. Та өөрөөрөө ингээ байхдаа хамгийн хүчтэй, хамгийн аюу сайхан байт юм байна л да. Тэгэхээр зэрэг ер нь одоо таны цаг ирсэн. Одоо тэгвүүчлэн та өөрийн одоо амьдралыг өөрийн дүрмээр удирдах штэ хүснээрээ тэгж одоо зохиох цаг ирсэн шүү гэсэн ийм гоё мессежийг танд илэрхийлж байна. За ингээд өндөрлөлийн 20 дахь карт сонгосон нэмэр ингээд өндөрлөөд тийм үнэхээр таараад таалагдсан бол тийм лайк тархаа битэн мартаараа. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байхan бол одоо тийм хэрэг комент бичих хүсэлтэй хүмүүс байхan бол дайлмаар нь надад эможи дараарай гэж хүсье. За юуг бэлэгдэх вэ гэхээр зэрэг дараагийн 7 хоногт тийм таны зүүн савнд чинь нэлээд одоо хурцай гэж бэлэгдээд тийм зүүн сав за яг хүний одоо дотоод сүнсийг одоо шуугаар илэрхийлээд тий шуу гэсэн юмар дараараа ямар ч юм талавчтай тий одоо таны дотоод сүнс дотоод сүнс гоёлоо сайн мэдрээд тэрийгээ сонсоосоо ингээд дагаасаа гэж тийм бэлэгдээд шуу ямар ч юм тагтааг бол дээр үед бүр одоо Египтийн ч юм уу нэг дээр үед болохоор тагтааг нөө дотоод сүнсний одоо бэлэгдлэр юу яадаг гэсэн бэлээ. Яг тагтаа бичлээ зүгээр шууч айгу хөнгөнтэй нисдэг. Тэгэхээр тийм учраас таны одоо дотоод зүүн сайн сүнсээ тийм мэдрээсэй гэж хүсээд юм далавчтай тий одоо шуу гэсэн юмар тархан бол намайг дэмжиж бод та тийм дараагийн 7 хоногийг санаар бэлэгдэж чинь гэсэн үг шүү. Гэхдээ заавал дараах хэрэгтэй гэж шахаж харж байгаа юм бишээ. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн өөрөө ч дэмждэг сонирхон үздэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн имжлэг хүртэл баяртай. За ингээд хамгийн сүүлийн 3 дахь картыг сонгосон нэмэр эхлэе. 3 сарын 24-өөс 30-ны хүртэл одоо дараагийн 7 хоног маань ямар хөө. Тийм одоо энэ 7 хоног гэх юм үү ямар хөө 7 хоног болох вэ? За ингээд бүх картуудаа зэрэг нэгдсэн. Дон. За энэ хөө картад гарсан байна.
Тэгэхээр энэ 7 хоног хамгийн ихний нэгдүгээр картаар болохоор энэ 7 хоногт ямар асуудал чухал болох вэ гэх юм бол таны хувьд 3 дахь карт гэсэн сонгосон үний хувьд л ер нь бол нэг тийм айгүй тийм сахилга баттай ч юм уу эрх мэдэлтэй жоохон юмтэй айгүй тийм култэй тийм жоохон хөхөдөн хүндийн мэд боловчиг айгүй тийм зөв шийдвэр гаргах хүн энэ 7 хоногт нэлээд чухал болж магадгүй юм шиг таны хувьд эсвэл одоо тийм нэг хүүтэн хүндий жоохон албархаг дипломат мэт оловчиг зөв шийдвэр гаргах тийм нөхцөл байдал та тулгарч магадгүй гэдэг ч юм уу эсвэл ямар нэгэн төрөний хэлсэнчлэн тийм хүн таны хувьд аягүй нөлөөтэй танд нөлөөтэй гэх юм уу эсвэл өндөр түвшний хүнээс та зөвлөгөө авах Ямархуу зүйл ээж болох юм 7 хоногт. Тийм болохоор зэрэг 7 хоногт юу чухал болох вэ гэхлээр зэрэг ойлголцол, харилцаа холбоо одоо тарих толгой одоо оюун ухаан дамгаа тийм оюун ухаан шаардлагатай зүйл айгу тийм дамгаалах тул одоо тийм юмд айгу бодлоготой хандах нэлээд чухал болох тийм 7 хоног болж магадгүй. За ямар ч байсан иймэрхүү хүнтэй одоо жоохон тийм дипломат юм шиг жоохон хүүтэн култэй нэг тиймэрхүү гаднах байдалтай мэт боловч яг зөв шийдвэр гаргах тийм хүн танд нэлээд нөлөөтэй гэж болох юм. Эсвэл та өөрөө тийм нөхцөл байдалтай тэгээд тийм нөхцөл байдлаа тулгарч магадгүй гэдэг ч юм уу тийм өндөр түвшний хүнээс зөвлөгөө авах. За ямар ч гэсэн энэ хэдийн одоо аль таарж байгаа юм тийм Ямархуу зүйл болж магадгүй учраас энэ 7 хоногт одоо харилцан ойлголцол оюун ухаан тийм логиктэй аюу нэлээд дамгаалах тул нэлийн юмд аюу бодлоготой хандах нь аюу чухал болно шүү гэж ингэж гарч байгаа шүү байна. За ямар ч зэн ойлгуулахад нэлээд тавтан ярьчих шиг боллоо. За тэгээд ийм асуудал нэлээд чухал болох юм байна. За тэгчээ энэ 7 хоногийн одоо өөр амьсгалыг харъя гэж бодож байна. Өөр амьсгал аюу тийм ташуур гарсан. Ташуур аз тий. Тийм ташуур, шүүр хоёр гарсан. Тэгэхээр энэ 7 хоногт юу ямар өөр амьсгал болох юм бол гэхлээр зэрэг нэлийн одоо юу гэдэг юм. Жохон хатуу сонсож магадгүй юм шиг хатуу ч юм уу нэг тийм таны нэлээ ингэж шавдуулах тий. За одоо ингэхгүй болохгүй ер нь одоо аюу сахилгатай скол юмдаа аюу тийш нацтай сериусны хандахгүй болохгүй нэгдэг ч юм уу. Ямар нэгэн тиймэрхүү зүйл рүү таныг аюу тэгж шавдуулах тийм хатуу өгч юм уу скол та өөрийгөө нэлээд за ерөөсөө одоо ингэ суудаж болохгүй гэдэг өөрийгөө нэлээд шавдуулах тий өөрийгөө юмд дайчлах тийм уур амьсгал байна. Энэ ташуур болохоор зэрэг нөгөө тийм маригч ингээд одоо сайн ташуурдах айгу хурдан тавьдаг тий. Уралдааны марч айгу сайн ташуурддаг шүү дээ. Тэгэхээр зэрэг тийм та яг уралдааны мар ингээд ташуурдаж юм шиг өөрийгөө нэлээ. За одоо хордлохгүй болохгүй ингээд өөрийгөө айгу шавдуулж ингэж ташуурдах юм шиг тий. Нэг жоохон иймэрхүү өөрийгөө одоо дайчлах гэх юм уу тий. За иймэрхүү амьсгал байна. Тэгээд хоёрдугаарт нь болохоор зэрэг энийг авах юм бол итгэлцлэл авах байхгүй тий. Айгуу тийм буйртай сууртай хүнтэй, буйртай сууртай эрх мэдэлтэй одоо юу гэдэг чадaltaй хүнтэй ингээд итгэлцлэл эрх мэдэлтэй хүнтэй эсвэл энэ хүн бизнес ч юм уу ямар нэгэн аж ахуйг нь одоо нуруундаа өөрөө явж идэг тийм мундаг хүн гэдэг ч юм уу. Тийм хүнтэй итгэлцлэл ямар ч гэсэн одоо өөр амьсгал бол энэ 7 хоног амьсгал итгэлцлэл эрх мэдэлтэй юм аюу тийм ээлдэг мөртлөө тавьж чадaltaй үнтэй тий. За ямар ч ингэж тайлбарж чадчих вэ? Энтэй холбоо тайлбарлах юм ийм юм шиг байна. Заачлаарай. Тэгчээ энэ 7 хоногийн одоо нэгтгэс бүтэнсээ өдөр хүртэл. За нэгд өдөр 24 тий. Нэгд өдөр болохоор зэрэг тэнийгт өдөр итгэл найдрын карта шаарсан гэж ер нь бол таны төсөөлж бодож таны төсөөлөлтэй за нэг юм тий одоо нэг өдөр нэг юм болчихвол
ийм болчих болов уу, тийм болчих болов уу гэж таны төсөөлж бодож байсан ямар нэгэн зүйл тэгээ бодит байдал хоёрын ялгааг харна гинэ. Би ингэ бодчихсон чинь шал өөр болчихлоо шүү дээ гэдэг ч юм те. Ямар ч байсан таны төсөөлөл бодит байдал хоёр гэдэг аяг зөөрнө гэдэг аахгүй. Тийм төсөөлөл бодит байдал хоёр ялгааг олж харах. Ийм байх юм уу гэл те нэг жоохон тийм. Ямарсан нэг тиймэрхүү өөр амьсгал байна. За тэгчээд 2 дахь өдөр болохоор зэрэг 2 дахь өдөр бол ер нь бол 2 дахь өдрийн өөр амьсгал бол их муу бол биш. Гэхдээ яг нэг бүрэн дүүрэн бол биш. Нэг тийм бүрэн дүүрэн биш санагдах тий. Яг амар муу бол биш. Айгу дажгүй мөртлөө ягаад ч нэг жоохон та энэ хүртэл гэж бодож ирсэн бол юмс таны бодож байхаас жоохон доогорх юм уу тий. Тэг муу бол биш боловч яг бүр ингээд 100% биш 80% гэдэг ч юм уу гэдэг нэг жоохон татдаг. Тиймэрхүү урамсгалтай өдөр байна. За 3 дахь өдөр болохоор зэрэг ингээл харахад ойлгомжтой. Ер нь бол ачаалттай өдөр юм байна 3 дахь өдөр. Тэгээ энийг чихэх бол болохгүй, тэрийг чихэх бол болохгүй гэ та өөртөө амар ачаал авдаг ч юм уу те. Ер нь бол хийхгүй бол болохгүй гэж нэлээд завгүй ажиллах гэдэг ч юм уу ийм урамсгал гэж магадгүй. За тэгээд 4 дахь өдөр болохоор зэрэг тийм ер нь бол байдал бол бас муугүй. Яг дажгүй ямар нэг юмд хүрдэг ч юм уу ямар нэг юм айгу гайгүй болсон ч гэсэн та санаал нэг баярлахгүй тийм ээ. За ямар ч байсан дажгүй боловч санаал нэг баярлахгүй ямар нэг юмд хүрсэн тийм боловч тийм. За тэгээд 5 дахь өдөр болохоор зэрэг тийм нэлээд одоо захирагдах өдөр. Тэгэхээр зэрэг 5 дахь өдөр юу ч хэлмээр юм те. Захирагдах харилцаа. Нэг нь ингээд бүр хэд захирах гадах, нэг нь хэд захируулах гадах гэдэг ч юм уу. Тэгж ямархуу зүйл бол тэр нэг юм ингээд хитрээд байгаа хгүй захирагдах харилцаа найл нэг тал нь те. За энэ дээр болгоомжтой ялгааг байх гэж бодож байна. Жижиг карт болохоор яг жижиг шачих зойлох. За тэгээд хагас өдөр болохоор зэрэг ер нь аль та хоёрын зэрэг авч явах гээд нилээн тийм тэнцрээ алдахгүй гээд нилээн яаж магадгүй одоо за ямар ч гэсэн одоо хоёр юм зэрэг авч явах гээд байх. Тэгээ хоёр зэрэг юм амжуулах гэдэг ч юм уу. За нэг юм өдөр. За бүтэн сая өдөр болохоор зэрэг бүтэн сая өдөр тийм нэг жоохон агуу сэрэмжтэй байдаг гэсэн бол та бүтэн сая өдөр ингээ жоохон юу гэж хэлмээр юм дээ. Санар сэрэмжээ жоохон сулруулах гэдэг магадгүй. Тэрнээс болоод өөрийнхөө сул талаа одоо харуулах юм уу, сул талаа бариулах юм уу те. Ямар нэгэн таны одоо санар сэрэмжсэн жоохон ингээд багасаад тэрнээс болоод тэр нэг жоохон тиймэрхүү амьсгалын за энэ дээр тий анхаарал гайг бах. За тэгчээ бүх одоо нэгдгээс бүтэн сая өдрөлд картууд хавар амьсгалыг хийж дуслаа. Тэгээ энэ 7 хоног танд хэрэгтэй одоо сахиус тэнгэрийн мессеж. Энэ аягүй хөөрхөн карт. Энэ охин гартаа ингээд сайн харах юм бол шуу ярьсан байгаа байхгүй. Энэ жоохон гараа судлаад таш. Гартаа ингээд шуу ярьж энийг ингээд суллах гэж байгаа байхгүй. Тэгэхээр зөв энэ карт танд юу энэ 7 хоногийн одоо сахиус тэнгэрийн мессеж гэх юм бол одоо зүрх сэтгэлээ одоо таны зүрх сэтгэлийг шуугаар орлуулах юм бол та энэ 7 хоногт юу одоо танд хэрэгтэй мессеж гэх юм бол одоо зүрх сэтгэлээ хөнгөрүүл те зүрх сэтгэл одоо суллаа гэж те энэ шоу ингэ тавих гэж байгаа байхгүй те тавиа явуулах гэж байгаа те ямар нэг онцгүй цаны дотор стресс бүх юм хамбал тэрийг ингээд тавиад явуулаараа те ер нь бол зүрх сэтгэлээ хөнгөрүүлж шинэ боломжуудыг хүлээн авахд тийм бэлэн байгаараа яг юм ингээ хөнгөрчхөр өшөө одоо дотор юу гэдэг хаасан зүйл дотор юм орж ирд юм байна л да. Тэгэхээр зэрэг ямар ч байсан зүрх сэтгэлээ хөнгөрүүлээрэ шинэ боломжуудыг хүлээн авах тийм бэлэн байгаараа амуу тэгээд сэтгэл зүйн болон одоо таны эрч хүчний төвшөнд те ямар нэгэн өөрчлөлт хийх цаг болсон гинэ. Тэгээд бол
та илүү одоо хөнгөн аз жаргалтай ирээдүг тухтаж аваарай гэсэн байна. Ямар ч байсан жоох ингээд сэтгэл санаа бүх юма хөнгөлөөрөө онцгүй хүнд зүйлүүдэд тавьж явуулаарай гэдэг ч юм уу тий. За ийм мессеж байна. Энэ 7 хоногийн одоо танд хэрэгтэй мессеж. Тэгээд тандаас одоо сонголтын картаас хамгийн сүүлийн мессеж шиг тавья гэж бодож байна. Сонголтын картын нэмэгтэй айгүй таваар байгаа байхгүй юу тий. Тийм тэгэхээр зөв сонголтын картны мессеж гэх юм бол ер нь та өөрийгөө хайрлах тий. Айгүй тайван амарч байгаа юм гэдэг. Айгүй ингээ тайван амрах тий. Өөрийгөө ямар нэгэн зүйлд одоо хүчлэх биш тий. Бага байдал яг өөрийнхөө байгаа байдлаа тэр чигээр хүлээн зөвшөөрөх, өөрийгөө үнэлэх. Хүн ямар нэгэн одоо төгсгөлдөр хүн гэж бүр хааж авахгүй шүү дээ. Ямар нэгэн байдаг. Тийм одоо юм учраас дутагдaltaа юутай хийдэ өөрийгөө би юм хүн гэлтэй одоо гэдэг. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөөрэй гэсэн байна. Байгаагаар нь хүлээн зөвшөөрөө. Тэгээд өөрийгөө одоо тайван амраах байгаа юм дээр сэтгэл хангалуун байх, хүлээн зөвшөөрөх, өөрийгөө үнэлэх тий. За энэ ч айгуу чухал шүү гэсэн байна. Ямар ч юм карт гарлаа. Сонголтын мессеж. За тэгээд за ингээд одоо үнэхээр таарад таалагдсан бол лайк тарах бити мартаарай. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол одоо комент бичих хүсэлтэй хүмүүс байвал дайланд нь тимоч дараараа таны одоо дараагийн 7 хоногийн зөвлөмж аваа бөгөөд намайг тэд дэмжиж байгаа гэсэн үг гэж ойлгоё. Тэгээд комент нь болохоор зэрэг таны дараагийн одоо энэ 7 хоногийг одоо бэлэгдээд одоо ямар нэгэн хаан гэсэн тийм үстэй хаан юм уусгүй бол эрэгтэй үнтэй. Тэгэх юм бол танд одоо дараагийн 7 хоногт таны дараагийн 7 хоногт ч аюу сайнаар одоо нөлөөлөх юм одоо өндөр түвшний танд зөвлөгөө өгч юм уу эсвэл танд ямар ч байсан тэг сайнаар одоо нөлөөлөх юм хүн хаан шиг те юм мундаг хүн байгаасаа гэж тэмдэглэгдээд эсвэл та өөрөө юм хаан шиг те тийм одоо юу хэлмээр юм те ийм уур амьсгалтай одоо тийм 7 хоног болосоо гэж тэмдэглэгдээд хаан гэсэн юмар сараараа тэгэх юм бол намайг дэмжиж байгаа бөгөөд та өөрийнхөө 7 хоногийг бэлгэж яах гэсэн үг шүү. Гэхдээ заавал дарах ёстой гэж шашхаж шаарч юм шүү. Дарахгүйсэн ч ална. За ингээд өндөрлөө одоо энэ өртлөгдсөн одоо сонирхсан өөрөөс намайг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.